Өнөөдөр би эрүүл мэндийн буюу эдгэрэлтийн хамгийн гайхалтай 5 тарныг оруулъя, хуваалцъя гэж бодож байна. За яагаад вэ гэвэл хүн эрүүл мэндийн асуудалтай удаан хугацаанд нэг өвчин зовирч шаналж ийн гэдэг бол тэр өөрийгөө хайрлаагүй удаан явсан байна гэсэн үг. Мөн үндсэн 7 хүрдний гэмтэлтэй удаан явсан байна гэсэн үг. Эрүүл мэнд рүү орно гэдэг нь хүний амин шугамыг хамгаалдаг улаан хэсэг рүү буюу аура энергийн хамгийн дотор талын шугам руу нэвтэрч орсон байгааг хэлж байгаа. Энэ нь бол та маш удаан өөрийгөө хайрлаагүй байна, өөрийнхөө энергийг хамгаалаагүй байна гэсэн утгатай амьдралын буруу хэв маяг тэгээд өөрийгөө хайрлаж мэдэхгүй байх, зөвхөн ингээл амьдралын төлөө зүтгээд байх гэх мэтчлийн янз бүрийн олон шалтгаанаас хүмүүсийн өвчин зовирт өвчлөлт нэрвэгдэх тохиолдлууд гардаг. Тэгэхээр эрүүл мэндийн тарин уншина гэдэг бол бас маш хүчтэй нөлөөлдөг. Яагаад вэ гэвэл тарин уншихаар хүний төвлөрөл сайжирдаг, сөрөг бодлуудыг арилгадаг. Өвдсөн хүн, зовцсон хүн буюу махан бие рүү тэр асуудал нь орцсон хүн гэдэг бол дандаа сөрөг бодол бодож байдаг. Идэхгүй байх, болохгүй байх, ингэчгүйдээ тэгчгүйдээ ч гэдэм үү. Ер нь айгүй ууртай уцаартай болдог, ааш авир айгүй эвдэрдэг, стресстэй болдог, уураа бусдад гаргадаг болчдөг. Тийм учраас эдгээр хүмүүс бол тарин уншиж, бодлоо зохицолж, төвлөрч, сөрөг энерги буюу сөрөг бодлуудаа өөрөөсөө тарны хүчээр гаргаж, салгаж мөн эрэг энергийн хүчээр, тарны хүчээр өөрийгөө эрүүлжүүл. Сэтгэлээ давхар эмчлэхгүй бол, сэтгэл эмчлэгдэхгүй бол бас би махан биений эдгэрэлж явагддаггүй. Тэгэхээр энэ хамгийн богино хугацаанд, хурдан хугацаанд илүү юм гоё үр дүн авах зүйл бол тарин байт юм аа. Судар номонд бичсэн байдаг таринуудыг би хуваалцъя гэж бодож байна. Ер нь би сүүлийн үед өөрийнхөө олон жил уншиж исэн, судалж исэн, за өөрийнхөө байнга сонсдог таринуудаа хуваалцж байгаа. Тийм учраас бас хэрэгтэй үнд нь хэрэг болох болов гэж бодож байна. Эрүүл сар бол эрч хүчтэй бие махбодтой байхыг хүсэж байгаа бол эдгээр тариныг уншаарай. За унших бүрдээ сануулж хэлж байгаа зорилгоо бодоод энэ тариныг уншихаар би эдгэрэх ёстой байна гэдгийг ойлгоод чин сэтгэлээсээ амныхаа харьцагийг том гаргаад өөрийнхөө дуу хоолойгоор дуудах хэрэгтэй. Өдөр болгон тодорхой хугацаанд ч юм уу эсвэл тодорхой тоонд ингэж давтамжтай дахин давтаж унших нь бол илүү их эрч хүч энерги мөн тарны хүчийг улам илүү идэвхжүүлэхэд тусалдаг. Тарин гэдэг бол төвлөрлийг сайжруулж, сөрөг энергийг холдуулж, сэтгэл санааг эдгэж таныг маш олон талаас нь сайжруулдаг зүйл байгаа. Трануудыг өөртөө хэлснээр бас таны эмний нөлөөлөлд сайжирна, сэтгэл санаач нь ч өөдрөг байна, хоолой чакраны хүч чинь нэмэгдэнэ, сөрөг бодлоо ч арилна. Хамгийн гол нь айгүй хурдан гадны нөлөө хурдан өөртөө татаж авах гэдэг учраас за энэ тарин гэдэг мантра гэдэг зүйлийг маш гоё ухамсарлаж уншиж, хэвшиж амьдралдаа хэрэгжүүлэх нь бол маш гоё мэдлэг, маш гоё арга барилуудын нэг байт юм аа. Ингээд та нартай амжилт хүсье.